Ярихад би үнэмшээгүй юм. Гэвч танил маань энэ бол яалтчгүй үнэн шүү гэж баримт тавьж хэлээд байсан болохоор нь өөдөөс нь зөрж чадаагүй юм. Чимэд очрын ярьснаар тэдний гудамжны өнцөгт амьдардаг Балдан сам хэмээх хөгшний насыг мэдэхгүй хүмүүс бол 60-тай гэх боловч олон жилийн урдаас таньдаг хүмүүсийн нотолж байгаагаар лавтай 100 насыг зоогоолсон гэлцдэг. Тэр хөгшин аманда ганц шүдгүү мөртлөө царайнд нь огт үрчлээ байхгүй. Толгор цагаахан арьстай. Балдан самгайг 30 гаруй жилийн өмнөөс таних Чимэд очрын аав одоо 62-той. Анх харахад тэр үед л баажи эмхэн өнөөгийн хшгэ настай эмээ байсан гэдэг. Нөхөр хүүгэдгүй цор ганцаараа суудаг Балдан сам хөгшин хашаанда өвлийн дүнхгэр байшинтай. Айхтар хуцаж борлогдог 2 том банхар нохоотой. Тэднийхэр барагтайл бол хүн ордоггүй болохоор хороо хорны албан хаагчд болон хамар хашааны ганц 2 хүн л очдог. Нэг өдөр Чимэд очрыг хашаа руугаа алхаж явхад танихгүй өндөр залуу тааралдаад Балдан сам гэдэг бүсгүйг сургалж л дээ. 2 салаа шүлжсэн урт хар гизэгтэй царайлаг бүсгүй гэсэн бөгөөд Балдан сам хөгшний хашааг зааж яа харахгүй л тэнд байдаг юм да. Хашаа руугаа орохыг нь би нүдэрээ харсан. Гэтэл сая очиод хашааг нь цогсон чинь нэг настай эмээ гарч ирээд тийм бүсгүй байдаггүй гэж хэллээ. Яста хачин юм аа гэсэн зүйл ярьжээ. Чимэд очир энэ яриаг нь анхаарч хэрэг болгосонгүй. Гэтэл түүнээс хэд хоногийн дараа мань нэр харанхуй болчихсон хойно гэртээ оройц хийгээд харж явах замдаа гудамжны өнцөгт 2 салаа тахимаа шүргсэн урт хар гизэгтэй бүсгүй нэгэн залуутай болцсон зогсхийг харжээ. Чухам ямар хуу царай төрхтэйг нь харанхуйд ялгаж үзээгүй байна. Тэгсэн түүний найз залуу нэг өдөр уулзаад танаа гудамжинд Балдан сам гэдэг нэртэй залуухан царайлаг хүүхэн байдгүй. Чи мэдхүү гэж гин. Лавлаад байвал яалтчгүй л Балдан сам хөгшний хашааг заагаад байх юм бэ. Хэд хоногийн өмнө найз нь Чимэд очиртой уулзахаар явж байгаад тэр бүсгүйтэй танилцчихлээ. Залуу агаад царайлаг бүсгүй. Өөрөө өдөж яриа үүсгэх гэж байхад ямар эрхэн дургуутсах билээ дээ. Цав цагаан арьстай ялдамхан боловч жаахан гуншаа дуудуутай гоё бүсгүй байсан гэдэг. Эрт манд өгүүлж өгөөч. Замд нэг айхтар 100 нохой байдгийн айгаад байна гэсэн гинлээ. Бүсгүйг манер Балдан сам хөгшний хашаанд оруулж өгсөн бөгөөд салахын өмнө хүүхнийг тэрч аваад уруулыг нь шимэн оцоход өөдөөс нь айхтар шуналтай үнсэлцэж байснаа. За дараа уулзъя гэд ороод явчихсан гэдэг. Маргааш нь бас нөгөөдөр нь ирж хашааных нь хаалгыг нүдвэл шүдгүү эмгэн гарч ирээд "Зэ охин маань нутаг бутсан. Хойтон хавраас нааш ирэхгүй" гэсэн мөртлөө хаана байдаг, юу хийдэг, хаяг утсыг нь ердөө хэлж өгсөнгүй. 2 ч удаа Балдан сам хэмээх царайлаг бүсгүй Балдан сам эмээгийн хашаа руу орсныг дуулаад Чимэд очир гайхаж "Зэ охин байтугай ямар ч үр хөөгдгүй тэр хөгшнөд юун хүүхэн ирээд байгааг сонирхохоор шийджээ. Гэвч хөгшөнтөө зүс таних минь дуснаас цаашгүй болохоор гэрт нь яваад очиж зүрхэлсэнгүй. Харин 2 шөнө гэрээсээ гарч эмгэгний хашааг сахиж зогсоод амжилт олсонгүй. 3 дахь хоройн гэртээ оройцхийн харж явтал гудамжны өнцөгт урт бүдүүн гизэгтэй үйтэн хаар дээл өмссөн гоё бүсгүй зогсохыг үзээд шууд яваад очижээ. Үнэхээр үдсгэлэнтэй хүүхэн байсан бөгөөд Чимэд очрыг хараад харц буруулан гудамж өгсөд алхангууд мань хүн хойноос нь жаахан сүлдсхийн дагвал нөгөө бүсгүй явсаар Балдан сам эмээгийн хашаа руу шулуухан яваад орсон ба. Зуудаг 2 том нохоо нь огт
хуцсангүй гин. Хашааны завсраар шагаавал нөгөөх бүсгүй байшин руу ороод шимээ алдарсан бөгөөд эмэгний байшингийн цонхоор гэрэлж туссангүй, харанхуй хിവэрэ байсан гэдэг. Гэртээ ирээд ээждээ Баажи хөгшний хашаа руу нэг хүүхэн орчихлоо. Юун хүүхэн юм болоо гэвэл нэг урт гизэгтэй охин байс хийгээд ирдэг юм штэ. Хамаатан садныхан л хүүхэд байлгүй дээ гэжээ. Маргааш оройн чимд очир зориуд хөгшний хашааг зорж хаалгыг нь цохвол ноход борхон хуцаж Баажи эмээ гарч иржээ. Түүнээс нөгөө үл таних бүсгүйг сурвал хөгшин яваад өгсөө минийхөө гэхэн тэр яаж уулзч болохыг асуувал мэдэхгүй гэчихэд хөгшин хаалгаа хаачихжээ. Тэгтэл Баажи эмээгийн хөрш хашааны хорлоо авгаа миний тийм нэг хүүхэн яваад байдаг юм аа. Миний л мэдхийн 10-аад жил болж байгаа байх шүү. Их л царайлаг бүсгүй гэлцдэг гэсэн бол норуу үгэн. Тэр залуу хүүхэн чинь цаад хөгшин чинь өөрөө шүү дээ. Өдөр болохоор эмгэн болж, шөнө болохоор залуухан хүүхэн болцоход залуу ирчүүдтэй уулздаг юм байхгүй юу? Балдан цам хөгшин бол мөнх настай хүн. Завл нас нь 100 хол гарчихсан. Нэг л сонин хөгшөндөө. Овдс шүглсэн дээр ихч байж мэднэ гэж ярьсан байна. Гэвч Баажи эмэгнийг залуухан царайлаг бүсгүй болон хувирхыг хинч нүдэрээ харж байсангүй. Зөвхөн өөр хоорондоо тэгж ярилцдаг бөгөөд хизээч хувирч өтлөөгүй нэг янзандаа явдаг тэр эмэгнийг зарим нь шулан байх гэдэг бол нөгөө нь үхшгүй дарих мөн гэж ярилцсан. Бас зарим нь харь гаригийн хүн байх ч гэж хэлнэ. Гэхдээ зарим нэг нь сонирхолтой баримт гаргадаг юм шүү. Баажи эмэг нэг удаа дэлгүүрт очихдоо ам дүүрэн цагаан шүдтэй байсан бөгөөд бас нэг удаа тахимаа шүргсэн урт хар гизэгтэй болчихсон явж байсан гэдэг. Бараг хинч ордоггүй тэдний байшингийн цонхны цаана заримдаа хоёр хүний сүүдэр үзэгддэг бөгөөд гэрээс нь Монгол ардын богино дуудуулах бүсгүй хүний уран яруу хоолой дуулддаг гин. Хөгшнөөс насыг нь лавлахад хөгшин хоньны насгүй болсон миний насаар чи яах нь гэд хэлж өгдөггүй байна. Мөн хороо хорны 10-ийн дарга Санжаагийн хэлж байгаагаар 92 настай гин. Гэхдээ түүний насыг дэндүү дарсан тоо гэж мэлцэх хүнч бий. 40 жилийн өмнө Балдан цам имээ яг одоогийн шиг л байсан бөгөөд эдүүгээ түүний үсэнд нэгч цагаан үс нэмэгдээгүйг гайхах хүн олон байдгийг.